Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн шинэ дугаарыг эхлэхэд бэлэн болсон байна. За бидний бол цуврал 2 дахь бестселлер бол мэдээж Златан Ибрахимовичээр үргэлжлэж байгаа гэдгийг манай үзэгчд мэдж байгаа болов. За эхний дугаар бол мэдээж Ибрагийн тухай, за номны тухай болон за Ибра ер нь эхлээд номныхоо 1 2 дугаар бүлгийг юу юуны тухай бичсэн бэ гэдгийг та бүхэндээ хүргэсэн байгаа. За ингээд болж байхдаа энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. За одоо бол бид Златан Ибрахимовичийн талаар яриад 1 дугаарыг бичсэн байгаа учраас дараагийн дугаар руугаа ороход бас бэлэн болсон байна. За Ибрагийн амьдрал бол мэдээж бас сонирхолтой ээдрээтэй байсан гэдгийг 1-р дугаар дээр та бүхэндээ бол ярьж өгсөн. Ингээд 2-р дугаараар бид та бүхэндээ Аякст байсан. За мөн Арсеналын тухай бол очингоо алдсан. Энэ талаар бол яриад эхлэн. За ингээд мэдээж болж ахыхаа яриараа бүгдээрээ орцгоё үзэгчтэй. За ингээд Златан Ибрахимович маань бол Малмö гэдэг багийн Шведийн нэг багийн одоо данстай болж аваад ингээд залуу хөлн бөхчин маань нэг өдөр байж итэл ерөөсөө хэдүүлээ явна. Одоо ерөөсөө Ибрага бас нэг энэ тэнд бас үн тохирол бол одоо ерөн дэгэд 8 хийчихнэ гэд Малмöгийн засгалжуулагч Хасе Борг гэдэг нөхөр одоо бөөрөгч гэх юм уу тэр нөхөр бол одоо тэгэл дагуулаад гуруулаа гараад одоо жийсэн байгаа юм. За хамгийн дөрөв Англид Лондон гараад Арсен Венгер дээр яваад очсон чинь хөөстө тэнт чи ерөөсө талбай дээр нэрөөсө Вера, Анри, Беркамп гэсэн том оддууд тэн дээрөөсө талбай дээр томроод тэгэл байж. Эбраш тэгэл тэднээс жоохон жиргсийгээл одоо өөр юм сууж ийж гин. Тэгсэн чинь харин хэн Арсен Венгер болохоор өрөөндөө тэр эдийг дагуулж оронгуудаа өрөөндөө явж орсон бол цонх монхоор хараад нэг тоомжиргүй гадаа бэлтгэл хийж байгаа байдлыг хараад ерөн тэгэл дэлхийн бөмбөрцгийг ерөн нэг алган дээрээ тавьсан амтэн шиг л тэгэл ерөөсөө ингээл ерөн л янзгүй. Янзгүй ингээл нэг худлаа яагаад гэж. Тэнгүүт тэр Хасе Бёрг гэдэг нөхөр бол дургуй нөхцөн юм шиг байна. Тэгсэн чинь тэгэл Златан ч хөрх юм тэгэл жимээгүүл өөж ижгэн тэгсэн чинь за ингээд чамд бол одоо сорилтууд тавина. Тэгээд Златан минь одоо хүмүүнжээ одоо энэ сорилтуудыг давах юм бол одоо дараагийн яриа бол одоо хийгдэнэ. Энэ сорилтуудыг давж чадахгүй бол одоо дараагийн яриа бол одоо хийгдэхгүй. За ингээд Арсен Венгер ингэж гин. Тэгэнгүүт Златан бол одоо юу яасан байна л та. Өөрөө болохоор за энэ надад тэгвэл нэг бүүз гэтметний юм өгч, бөмбөг өгч. Би гарангуутаа ерөөсөө наадуулчин донд ороод ерөөсөө юу чаддгаа харуулад өгөө юм үгүй гээл. Ингээл бодоод босоод ирсэн чинь хажуунаас тэр Хасе Борг гэдэг дасгалжуулагч нь үгүй тийм байхгүй. Тэнгүүт Ибра гайхсгээл харсан чинь тийм байхгүй. Бид нар ингэж бол одоо доошоо орж одоо дөнгөж энэ дэрэнгүүтээ хинч мэддгүй амтан дагуулад ирсэн биш. Ингэж үзүүлж харуулад байхаар өөсөө шаардлага энэ дэр юм бол ерөөсөө байхгүй. Та нар бол ерөөсөө харцсан байх хэвээр, үзсэн байх хэвээр, бичлэг зөндөө наашаа явуулсан. Гэхдээ шууд л гэрээгээ л да. Үгүй ярианда орвол л да. Худалдаа намынхаа ажилдаа орвол л да. Би энэ дагуулаа өрөөд ирлээ. Одоо ингээ өсвөр наснд бол одоо янз юм байна. Тэр чинь бас нэг Шведийн шгшэгийн 21-ээс доошх наснд залуучуудын шгшээд тоглох гээд өдөр хоногийн ч бас тулчихсан байсан гэж байгаа юм. Тэгэнгүүт тэгсэн чинь Арсен Венгер гөөгөө өрөөсөө заавал сорилтмор л да аавна. Одоо би өөрөө хараа энэ чи хажууд нь нэтэр. Тэнгүүт нөгөө тийм байхгүй. Өстой тэгдэг үнэл тэгдэг юм байгаас бид нар ч ерөөсөө тэгж 90 хоноо нэг яагаад байдаг юм биш. Тэгээ өрөөнөөс нь гарцгаагаад яасан чинь Златан яав ий гэсэн харсан чинь нөгөө дасгалжуулагч нь шууд хэлсэн гэж. Вэ хэрэггүй. Чи зүгээр энэ байтхан баг зүгээр тоглоно. Энэ байтхан үнээр явна. Одоо наадуулчин чамаг бол ерөөсөө баг айгүй юмтхан. Одоо ингээд байна, тэгээд байна гэж ингэж байгаа л чамаг ерөөсөө баг өөр нэг хэдхэн задгаа мөнгөөр баг авах сонирхолтой байх шиг байна. Яв хийдүүл. Тэгээ буцаад гараад ахиж Францын шууд Монте Карлод яваад очсон чинь Монако клубийнхан бас сорилтмор оруулна түгэлж чадахгүй гэж хэлээ. Тэгсэн чинь тэнд нь Италийн Верона, Рома энэ гэсэн багийн бас худалдаа 8 эрхэлсэн нэг дид захиалууд скаутууд жижиг гарууд тэнд очсон. Өөш манайхтай ярих уу өнөдөр ингээд та нартай ярьдаг. Наад чинь жижиг хүн биш нэ тэргээд. Нөгөө тэр дасгалжуулагч бол амар ууралсан. Тэр бол ерөөсөө мундаг 8 чин гэж байгаа шүү. Угаасаа Ибрагийн төвшөгч мэддэг. Яг үнэ. Гонжин жоо та нартай гүйл өстэй тэгнэ гэж баг. Тэгээ Ибраг ерөөсөө санаагаар битээ он зүгээр өстэй. Чи зүгээр харж чамайг наадуулчин зүгээр өстэй нараа дагж байгаа нь бол зүгээр тодорхой.
Хоёул гууж Тэгээд тэгэл дахин ороод ирсэн чинь л байх. Нөгөө шивэдийг 21 насны шигшээгийн цугларалтанд гарцсан тоглосон чинь Евра бүр нүдний улаа болоод ерөөс тэр тоглолтын дээрээс бараг хөгжөөнд дэмжигч байхгүй дэлхийн бүх скаутууд ирсэн суужсэн гэж. Еврад хэлсэн нөгөөдх нь хүүхэд бие бариад янз бүр болоод ерөөсөө өөрийгөө харуулаачгүй тэр тоглолтод хэрэггүй оролцсон нэ тэрэ гэж бол номон дээр бол бичсэн байгаа байхгүй. Тэгээд ингээд Еврага ер нь нэлээд тэгээд энэ бүх явцад Аяксын нэг скаут ерөөсөө дагаад яваад идэг гэсэн гэж байгаа. Сүүлд бүр ингээд чөтгөр шиг ингээд чи одоо энд юу гэж бараг л үүдээр гарахтал үүдэнд инээгээд сайн байна уу гэж зогсож идэг. Бараг гэртээ очихт нь хашааныхны үүдэнд инээгээд зогсож байгаа нь. За энэ нэг юм яах гэдэг ингээд тэгсэн чинь л байдаггүй ш. Нэг өдөр л ерөөсөө Аяксын дасгалжуулагч Квадриансе гэдэг нөхөр тэгээд Аяксын юутаага нөгөө бүр ерөнхий захирал Лео Бенхакер энэ төр бол ерөөсөө шууд дахин ороод ирсэн. Тэр нь бол ерөөсөө ямар тоглолт байсан гэхээр бол одоо тэр нь энэ бас нэг нөхөрсөг тоглолт байсан юм билээ. Зүгээр нэг улирлын ихний өмнөх нөхөрсөг тоглолт байсан. Тэгэнгүүт л ерөөсөө тэрэн дээр өрөөд ирэнгүүт нь ерөөсөө Эбратер тоглолтын дээр л байдгүй шүү. Хуураад сүлжээл явж очил гол мол хийгээл инээ дээрээ болол ингэсэн чинь нөгөөд Аяксийнхан чинь ерөөсөө тэр зэрэгтлийг үзэгчдийн сандлаас одоо буугаад ирэхгүй хайчихгүй. Буугаад ирсэн чинь нөгөө хасаа борг гэдэг нөгөө дасгалжуулагч чинь өнөөдөр бол ерөөсөө 8 тухай ярихгүй шүү дээ. Одоо энэ хүүхдийн нас бага байна одоо ерөөсөө өрөнд орж байна. Өө чи одоо тэгээд одоо яри л та үн мөнгө инээ дээр тохироо чи ер нь эдэр зарах гэдэг юм. Бид нар яаж үнийн сонсож байгаа гэж. Хөө тэр мөр бол одоо нэг тийм зарахгүй юм чи үн одоо яриаггүй шүү дээ. Нэгэн тал зарахгүй юм чи би ямар тэдгээд яах юм зарах гэж байгаа биш. Өө ороо уулзаа энэ төр гэж. Уулзаад ах юу вэ? Бид нар ч одоо хүүхдүүд байнгын бэлтгэлтэй ороо өстө завгүй бэлтгэлтэй энэ төр. Тэгсэн чинь нөгөө Аяксийнхан гуйсаар байгаад ороо яг тэр байгаа юундаа бол та авчирсан юм байна л та. Зочдууд л та. Тэгээ зочдууд л та авчираад. Тэгэл тэнд бол ерөөсөө тэгэл үнэ хэлчих гэж шалаа суудсан гэж. Сайхан хоолноор болоо тий. Тэгэлгүй ах. Тэнгүүд чинь зүгээр тэгээд ерөөсөө нөгөө хин чин зүгээр тэр хасаа борг гэдэг нөхөр чин зүгээр ерөөсөө байдгийг л ингэдэг л байхгүй да. Ингээл ирдэг байхгүй. Тэгчил ерөөсөө Ибрад бас ингээл өрлөг манай дээрээ чи манайх тань нартай холбогдож болох уу гэл ингээл ирээл утасны дуудлага бол ерөөсөө ингээл дуграастай л байсан үе. Тэгэл ерөөсөө Аякст яг ирсэн түүхэн бол ерөөсөө яг тийм юм байлээ. Ийм олон ерөөсөө энэ дээр яг товчхондоо юу ярих гэдэг нэгэвэл олон багуудад хямдхан өгөлгүйгэл гүрийж байсаар байгаа л тэгэл ерөөсөө нөх удалгүй тэгэл Аякст ерөөсөө юу яхаар болцсон байгаа шүү дээ. Тэгэл ерөөсөө очихоор болцсон. Тэгээ Аякс тэрэнгүүтээ нөгөө Вандравартаа айхтар сүрхэн муудалцаад Аяксаасаа явна да одоо тэгээд. За ингээд Эбрагийн хувьд бол мэдээж Аякст гадарцсан байгаа. Түүний хувьд бол Аякст маш олон сайхан гоолыг оруулж ирснийг манай үзэгчд мэдж байгаа. Бүгдөө бас хэсэг завсарлаад бичлэгийнхаа цаг руу орё гэж бодож байна. Мэдээж Златан Ибрахимовичийн хувьд бол Аякст маш олон гайхалтай гол оруулж ирсэн. За үүний нэгийг нь бол манай үзэгчд сайн мэдж байгаа. Талбайн төвөөс төв өнгөрөөд 6 тоглогчийг хуураад гол оруулж ирснийг бол манай үзэгчд мэдж байгаа. За бүгдээрээ энэ гоолыг болон түүний Аякст оруулж ирсэн хит хитэн гайхалтай гоолуудыг үзчихээд тэгээд эргээд уулзъя үзэгчдээ.
Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. Үзэгчдээ мэдээж бид та бүхэндээ бол 6 өөр баг тоглож явсан. За өнөө цагийн шилдэг хөлбөмбөгчтэй нэг Эбраг онцолж байгаа. За Эбраг бол хөлбөмбөг сонирхогчид хөгжөөнд нэмшигт ядаж нэг удаа Баллон д'Орыг хүртэх ёстой хэмээн бол түүнийг тодорхойлсон байдаг. Гэхдээ Эбра өөрөө надад Баллон д'Орыг хүртэх үгүй нь хамаагүй би тэртээ тэргүй өөрөө өөртөө шилдэг тоглогч хэмээн өөрийгөө бол нэгэн цагт бол тодорхойлсон байгаа. За ингээд бүгдээрээ Балжаахтайгаас яран дээргээд холбогдъё. Аякс ирсэн байгаа. Аяксын мэдээж гол тоглогчийн тухайн үед бол Голландын шоугийн гол тоглогч Ван дер Варт байсан тийм. За энэ хоёрын тоглолт хэрхэн болж байв? Энэ хоёр бас хоорондоо муудалцсан гэсэн яриа бол байдаг. Энэ талаар Ерөөсөө Аякс дэрсэн гол ерөөсөө Аякс өнгөрүүлсэн жилүүдийн гол адал явдал бол Ван дер Варттай муудалцдаг нь багхгүй. Энэ хоёрын муудалцдаг учир нь бол 2004 оны Европын аваргын дараа намар нь дахиад Европын аваргаар тулж исэн хоёр баг хоорондоо дахиад нөхөрсөг тоглолт хийхээр бол одоо бас гэрээ байгуулагдсан юм байна. Тэгсэн чинь багийн ахлагч Аяксын багийн ахлагч Ван дер Варт нь Голландынхаа шигшээд тоглоод Эбра маань Шведийнхаа шигшээд тоглоод хоорондоо үзээ явуулсан чинь Эбра 16-руу яваад орсон 4 Голланд урдаас нь дахиад ороод ирэнгүүт нь тэр нэг дамжуулалт өгөхдөө Ван дер Вартын шагааны дотор талаас нь гიშгчдэг юм байна л да. Тэгэнгүүт нөгөө Ван дер Варт чинь ерөөсөө сони хэвлэлүүдээр ерөөсөө тэгэл ерөөсөө Эбра намайг ерөөсөө зориудаар гэмтээсэн инээ дээрээ гэл ингээд сонсон юм байна. Эбрагийн мөн чинь болохоор тоглолтын дараа Ван дер Варт руу уцтаад энэ бол цэвэр тохиолдлын чанартай юм боллоо. Нэг багийн хоёр үеж би юу гэж ингэж одоо нэгийг гэмтээхийг бодох вэ инээ дээрээ гэдэг ингээд уучлалт гуугаад ах чинь л ерөөсөө тэгэл удаа дараал нь намайг ерөөсөө ингээд зориуд гэмтээсэн гэдэг ингээд болтгоо. Тэгсэн чинь сүүлдээ энэ асуудал явсаар байгаад Аяксын юунууд хөлбөмбөгчд дундаа хоёр хуваагдаад гадны легионерууд нь Эбрагийн талд ороод дотоодын Голланд тоглогч нар Ван дер Вартын талд ороод Голландын сонин хэвлэлүүд Ван дер Вартыгаа өмөрөөд Эбраг үзхээ байгаад ерөөсөө ийм сонин тохиолдол бол үүсэж байгаа байхгүй юу энэ дэр чинь. Тэгэнгүүтээ энэ дэр чинь бол да яадаг үлээ дээ. Тэгээд ингэчихэж байгаа юм. Күүмэн туслах засгалжуулагч нь байсан юм шиг байгаа. Тэр номон дээр бичсэн байдлаар бол Рональд Күүмэн дуудаж оруулж ирэнгүүтээ та хоёр битгий ингээ хоорондоо ингээ муудалцаад байл та. Тэ одоо ингээд одоо бүр багийн хурал хий. Та хоёр одоо ингээ эвлэрчгээ. Энэ дөнгөж намар улс улсын авраг шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. Одоо энэ нь бол том гэмтэл биш учраас Ван дер Варт эргээд талбай дээр ороод ирнэ. Та хоёр хоорондоо ийм хүүтэн хөндий харьцаатай байж бол одоо болохгүй гэдэг ингэсэн чинь урдаас нь ерөөсөө Ван дер Варт үгүй энэ намайг санаатаагаар гэмтээсэн штэ. Тэгэнгүүт яг энэ бүлгийн алдарт өгүүлбэрээ бол хэлдэг байхгүй. Зүгээр байхад чи ингэж далчганаад авах юм бол би яг хөлий чинь тэгвэл одоо хуглана бэлтгэл дээр. Тэр бол яг жинхэнэ санаатаагаар. Зүгээр санаагүй үйл хийчихэд. Тийм санаагүй ингээд хүн уучлалт гуугаад ингээд ах чи ямар лайтай юм бэ те. Одоо тэгвэл би чиний хөлийг яг хуглана одоо. Бэлтгэл дээр би чамайг. Ингэсэн чинь ерөөсө багийн бүр ерөнхий рүү очиод Луис Ван Гал тэнд ерөнхийд нь байжсэн. Ван Гал дуудаж оруулж ирэнгүүтээ Ибрагим чи юу яриад байгаа юм бэ? Та хоёр талбай дээр цуг гарна. Ван дер Варт бол миний ахлагч. Би ахлагчийнхаа гаргана чи довтлогчийн хувьд би чамайг гаргана. Чи яах гээд ингэж байгаа юм бэ? Одоо би энтэйгээ эвлэрчээчтэй гэ. Тэнгүүд Ибра ерөөсө шууд цусна өрөөд хизээч үгүй. Би та нарт дахин хэлье. Ван дер Варт талбай дээр орж ирэхэд би танаа огийн өмсгөлийг өмсч Ван дер Варттай цуг талбай дээр гарна гэж. Хизээч байхгүй. Одоо 8 сэлгээний цонх хаагдаагүй байна. Одоо нөгөө 9 сарын 1-нд хаагддаг юм тий. Тэр нэг 8 сарын дундуур юм шиг байгаа. Одоо миний ойлголтоор. Одоо хаагдаагүй. Намайг одоо явуулаад. Тэнгүүдээ шууд Күүмэн дээр өрөөнөөс нь гарангуудаа Күүмэнтэй дарилдангуудаа Күүмэнд хэлсэн байгаа. Ибрагим авч. Намайг Ювентус дуудаад байгаа тий. Та нар удлаа гэвэл би Ювентусээс би дуудаа оруулаад ирээ. Ювентус бол зүгээр манай гэрийн гадаа зогсож байгаа ш. Хүмүүс нь. Та нар зүгээр явуулчих. Би тэртээ тэргүй танаа Ван дер Варттай би цуг тоглохгүй. Та нар хэрэггүй болсон би хэрэгтэй юм уу? Намайг зарах нь та нарт хэрэгтэй юм. Та нар угаасаа Ван дер Вартаа сонгоно шүү дээ тий. Та нар угаасаа Ван дер Вартаа сонгоно. Гэмтлээс өрөөд ирэхтэн. Тий. Тэгээд ингэ байжсэн чинь ерөөсөө тэгсэн жил дээр сая тэр гоолын үзүүлсэн тэр Голландын авраг дээр тэр Бреда гэдэг багта тоглохоор болж гин Эбра гарч ирж гин тэр зингэлд хүрээлэн чи ерөөсөө зүгээр шүглдээл мó Эбрагийн чинь ерөөсөө бүр үнэхээр байхгүй болгож ийн гинэ. Тэнгүүд л мань хүн за Ювентусийнхэн ч ирсэн байгаа. Ер нь намайг ч одоо зингэлдэхэд одоо л өөрийгөө харуул.
тэгэл талбай дээр гараад энэ тэр болж явж байгаа л тэр нэг айхтар тэр 86 оны дэлхийн аварга дээр Марадонагийн хийсэн гоолууд гэж те. Тэр гоолыг бас нэг үзүүлчихэд бол ер нь илүү тэхгүй дээ ер нь. Мессигийн бас гол байгаа тийм. Мессигийн тэр Испани аваргад хийсэн гол, цомд хийсэн гол байж байгаа тэр мэрийг Messi. Oh, brilliant skill from Lionel Messi. Surging forward with real menace here. Brilliant from Messi. Oh, what a goal that is! And the whole of this ground stands and applauds the 19-year-old. Have you seen a better goal than that anywhere this season? I very much doubt it. Well, you can't help but smile. That was sensational, and there's very few players. Яг Ибрагийн хувьд бол өстой бас яг чухал үе дээр хийсэн. Гэтэ нөгөө ачаал бүгдлөөрөө ярих юм бол Марадона аймаар дэлхийн аваргаар хийж байгаа юм чинь тий. Ерөөсөө энэ гоолыг хийгээл ерөөсөө тэгэл тэнт чинь ерөөсөө тэгэл 8 жилийн цонх хаагддаг өдөр цаг яваад байдаг гэсэн. Аяксийнхан явуулахгүй гарын үсэг зурдггүй. Тэгэл нөгөө мөнгө нь өстой ингээл доошоо унаад байдаг. Эхлээл 30 сая 25 20 сүүлдээ тэгээ 16 саяар өгж авалтсан юм шиг байгаа. Тэгтний өвөнтөөс бол мөнгөтэй байсан. Ягаад гэх юм бол Зиданыг Реал Мадридэд 75 саяар зардсан байсан. 15 саяар Ибраг авах асуудал биш шүү дээ. Ювентусийн чинь бас тоглоо сурцсан тоглоомч чинь яах юм бэ? Хамаагүй мөнгөө тавихгүй шүү дээ бид нар чинь. Ибраг аль болохоор хямдхан авна. Нөгөө тэр хоёр чинь муудалцсан байгаа юм чинь хямдл авахыг одоо ш дундаас нь тэгсээр байгаа л та 8-ны цонх хаагддаг. Одоо бараг л нэрэ Европын хөлбөмбөгийн холбоогоор л алхаа цогтгийн даваан дээр л ерөөсөө бараг тэр Пакс Максыг амжиж явуулсан юм уу? Хааши одоо нэг тим юм болоод тэгэл мань хүн хувийн онгоцоор Ювентусийн онгоц ирсэн байсан. Тэгэл Ювентусийн хувийн онгоцоор гараад Италид очоод Итали руу яг тэр онгоцон суухдаа аав руугаа уцтаад аава та надтай явахыг хүсэж гинөө та намайг ийм л байхыг хүсэж байсан биз дээ гэл тэгсэн. Аав нь хизээс нүдэнд нь харагдаж байгаагүй. Аав нь өөр онгоцоор очсон юм байна. Тэгсэн чи би очно чи явж ий гэдэг. Бид нар чи их амарх юм биш. Бид нар нэг налааг орж байгаа нь дайны л ерөөсөө. Тэгээд Ибра Аталд очиж байжсэн чи Ибрагийн аавыг хүн тосохгүй явсан дагуулаа ороод ирсэн чинь аав нь хизээш өмнө харагдаж байгаагүйгээр баяр ёслолын байдалтай Пичакс ч юм энэ төр өмсөж амар пааст нэг махын толгойлогч юм орж ирсэн гинэ. Ибра харангуудаа амар омгшоод тэгэл аав нэрөөсө хүүгээрээ тэр бахархаж байгаа тэр гэрэлтэж байгаа харц марцуул нэрөөсө одоо ч мартагдахын аргагүй байсан гэж байгаа. Тэгэл хэвлэлийн багварал хийхэд Канаваро цуг ирж исэн юм байна. Тэгэл Канаваратай хоёулаа хэвлэлийн багваралд орсон чи Канавара үзэгч нөгөө сурвалжлагч нарын инээлгэж өрөөл янзын тэгэл за ямар байранд очих юм бол доо гэл тэгсэн чи бас их бэлэг дэмбэрэлтэй супер пипо буюу Филиппо Инзагигийн байранд одоо тэгэл хар усханд нөгөө Велла утханд одоо авчиж оруулсан биш цаадхаа чинь Филиппо Инзаги энэ өрөөнд амьдарч энэ юунд байлаа май тадлахгүйр энэ ав гээд ингээл тийш очижсэн. Тэгэл бүх юм сайхан байна тий. Тэгэл гэлсэн да. За тэгэлгээ яг мэдээж хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн шин зочноор бол бид та бүхэндээ Шведийн шгшөөгийн гол тоглогч за Шведийн шилдэг хөлбөмбөгч Златан Ибрахимовичийг онцолж байгаа байлаа. Үзэгчдээ ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. За бүгдээрээ түр амс хийчээд эргээд студидээ уулзнаа. Энэ амс хийлт нь юу аах вэ гэхээр саяхан бодлын уршилгын тэмцээний урьдчилан шатанд өнөө цагийн шилдэг хөлбөмбөгчдийн хоёр нь болох Криштиану Роналдо болон Златан Ибрахимович нар хоорондоо тулсан байгаа. За Португал болон Шведийн багууд хоорондоо тулж эхний тоглолт бол Португалийн Лиссабонд явагдахад
1-1 харьцаатаагаар тоглолт тэнцээд за хариу тоглолтод Шведийн Стокгольм хотод болоход 4-3 харьцаатаагаар Португал хожиж байсан. За энэ тоглолтод Криштиано хэтрик хийсэн бол Златан 2 голыг оруулсан байгаа. За ингээд бүгдээрээ энэ тоглолтын одоо тойм нэг бичлэгийг үзчихэд тэгээд хоёр шилдэг хөлбөмбөгчнийхөө яаж гоолцныг иргэн нэг санчаад тэгээд эргээд уулзсаяа үзэгчтэй. Del local, porque juega con dicha desesperación el conjunto. Cuidado. Y aquí se viene Cristiano Ronaldo, aparece solo, Cristiano puede estar. ¡Gol! Lo pensó cuando no arriesgó como el primer tiempo, tuvo defensivamente a un conjunto sólido, más allá de alguna llegada esporádica del conjunto lusitano. Ya en este segundo tiempo se la jugó en ataque, no le quedaba otra, el camino. Y bueno, el camino para que Portugal contragolpeara, para que Portugal aprovechara la precisión y la definición de Cristiano Ronaldo, que claro, fíjense los espacios que deja entre la línea de opinión personal. Se va a venir el centro que viene hacia el arco. ¡Gol! ¡Gol! De la... Acá vemos el centro. Zlatan, Pepe lo agarra, pero nunca salta Pepe. Rosa le pegó Larsson y pasó a centímetros. A ver qué pasa en esta. Se va a venir. Pelota, la deja pasar Castro. ¡Lata! ¡Gol! ¡Gol! Aguante de Cristiano. Y aquí estamos nosotros, Pereira. El bombazo, la fuerza en el tiro. Poco y nada hasta Rui Patricio. Va al lado de Rui Patricio, fíjese. Claro, con esa barrera no ve la pelota y cuando ya la tiene encima. Liquida Cristiano. Pelota en el área, atención con esto. Cristiano, gol. ¡Gol! Deportes. Con el remate fuerte, coloca el 2-2 a 13 minutos del final. Volver a dejar a Portugal en una situación mucho más tranquila. Bien por Cristiano. Se vio del dolorcito, parece, del golpe. Levanta la cabeza, nadie acompañaba. Lo acomoda con la rodilla. Y ahí con un zurdazo termina cruzando el remate para empatar el partido. 3-2 en el global. Esto obliga a Suecia a marcar. Viene otro Cristiano. Atención con esto. Cristiano. Liquida. Gol. ¡Gol! Para meter el pase profundo e ir a buscarlo, dejar al arquero en el camino y definir con un remate fuerte arriba. Aparece Cristiano para liquidar de contragolpe con espacios, con la calidad en esa potencia que tiene la corrida. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. Үзэгчдээ манай нэвтрүүлгийн нар ерөнхийдөө жаргах төхөж байна. За бид бол шинэ бестселлерийнхаа шинэ гишүүнээр Златан Ибрахимовичийг сонгож байгаа. Өмнөх нэг гишүүн, анхны гишүүн бол Сэр Алекс Фергюсон байсан үзэгчдээ. За ингээд хоёулаа уламжлал ёсоор дараагийн дугаарт хэнийг оруулах уу гэдгээ ярихын өмнө би танаас бас аврагуудын лигт одоо Paris Saint-Germain, Chelsea богод хоорондоо таарсан байгаа тийм. Энэ тоглолтод Ибраг одоо яаж гангарах болов гэж бодож байна. Гангараасаа гэж таны хувьд хүсэж байгаа болов гэж би бодож байна. Гангараасаа л гэж бодож байгаа шүү дээ. Хэн нь хожигдох нь хамаагүй. Тий. Би хэрвээ тэр саяны үздэг Португал Швед хоёрын тоглолтыг үзэж тайлбарлаж исэн бол би яг энэ хоёр ингээд хийгээсээ зүгээр хэн нь гурвыг хийх, хэн нь хоёрыг хийх нь хамаагүй. Гангараасаа л гэж бодно. Яг одоо ингээд тайлбарын минь ч гэсэн бол одоо Ибраг чимэн шүү дээ. Одоо Ибрагийн тухай л энийг л ярина шүү дээ. Өнөөс би одоо Эден Азарыг ямар мянга ярих гэд дэлчгнүүд ямар одоо юуг нь ярих вэ да одоо яг л дөнгөж хангарч эхэлж байгаа хүн гэдэг чинь намтар нь иймхий юм бийж байгаа. Ибрагийн намтар гэж ийм цуцаа юм байгаа юм чинь одоо Ибрага ярина шүү дээ. Ярихгүй ч игээ дараа байхгүй тий. За ингээд хоёлаа дараагийн дугаар 3-аараа Ибрагийн тухай ямар сэдвээр ярилцах вэ? Ибраг ер нь тэгээд дугаар 3 дээр нь бол одоо жинхэнэ томоожуулсан нэг хүн байдаг. Тэр нь бол одоо яг өнөөдрийн Орос улбаны улсын шгшөөгийн засгалж удагч Фабио Капелло. Капелло Ювентуст одоо нөгөө Аяксаас өрөөд ирэхэд яг тосч авч байгаа баг. Капеллогийн харц бол ерөөсөө Ибраг бол зүгээр ерөөсөө бараг нарын өмдөнд нь шээс алтал нь бол айлгадаг гэж байгаа юм шиг. Тэр тухайгаа бол одоо битсэн баг. Тэгээ ерөөсөө тэр Зибина гэдэг нэг хамгаалагч байж л дээ тэр Ювентуст. Тэгсэн тэр Зибината нэг зодолж явахад Капелло ингэж харчаад зөв энтергээ дуурахгүй энтерээс яг тэр Зибинагийн буруу байсан юм байна л да. Тэгсэн чи Ибраг тэсгэлгүй явж чингуудаа аваа ингууд
Түүнээс төрөөрөж ингээд торгож маргаас сүйд болдог штэ. Эбра Капелло харангуутаа гингүүтэ бурууаараа зогсчод хараагүй дөр үзүүлээ тэгээд бараг Эбраг дэмжээд байна гэж байгаа юм. Тэгээ энэ тухай энэ төр ярихад сүртэй өвчнээ цаачаас. Капелло чи ер нь тэр Итали одоо загламалсан эцэг шиг нэлээ эвгүй нөхөр шүү дээ. Тийм ерөөсөө Капеллогийн арчнаас л ерөөсөө тэгэл ерөөсөө тэр юу нөгөө Пеп Гвардиолаг айлахгүй хөвгөд идэх зодчихгүй хүн чи өөрөө Капеллогоос цухтагаад явж идэг гэж шүү дээ. Ерөөс нүгэлт ярих. За тэгээд ийм амттай яриаг бол бид дараагийн дугаартаа хүрэх болно үзэгчтэй. Энэ дугаар бол тун удахгүй та бүхний гар дээр очино гэж та бүхэн бол хүлээж байгаарай гэж та бүхэндээ хэлье. За ингээд төлөмгийн бестселлер нэвтрүүлгийн 2 дахь дугаар одоо шинэ улирлын 2 дахь дугаар өндөрлөхөд төгссөн байна үзэгчтэй. Мэдээж бид та бүхэндээ 2 дахь дугаараараа Златан Ибрахимовичийг онцолж байгаа. За ингээд төлөм бүгд хайртай биднийг дэмждэг бүх үзэгчдэд баярлалаа гэж хэлье. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзцаая үзэгчтэй. Түр баяртай.